Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Эрхэм хурдан мөр сонирхолч үзэгч сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 7 өнөөх тутмын Тодмагнай подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Даяаршин 90 зуунд амьдарч байгаа бид бүхэн өөрсдөө үнд сугсаа, өв соёл, түүхтэй гүн хүндэтгэлтэй хандаж, залгамж халаа болсон хойч үедээ гүн хүндэтгэлтэйгээр өвлүүлэн үлдэх үүрэгтэй. Энэхүү үүргийг гэр хүндтэй сахиж яваа нэгэн эмэгтэй эрхэм үзэгч сонсогч та бүхэнтэй уулзуулахаар бэлтгэлээ. Энэ бол Free Films компани захирал хатагтай төвшин жаргалын хонгорцол. Та бүхэн эмэгтэйг одоо худалдаанд гарсан цагаас брэнд бүтээгдэхүүн болон гялцаж яваа хатлан дээлээр нь бол хичнээн таних баха. Төрөл ихтэй байна уу? Одоо залгах тоолонд захиалга маань манай үйлчлүүлэгч одоо бишгчд бас нэлээд нь танай бүтээгдэхүүний хэрэглэгчд болсон байна. Нөгөө дээлээ чи авахыг гэсэн чинь бүр улирлаараа захиалга нь яатсан байна гэдэг ингээ ярьж байгаа ажил төрөл ихтэй л байгаа гэж бодож байна. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэ ингээд хийж байгаа ажилдаа бас урьж оруулж байгаад маш их баяртай байна. За баярлалаа. Өндөр хүлээж авч ирсэн. Ер нь бол ажиллах байна. Флемс ер нь дандаа жилийн 4 улиралд бол нэлээ их ачаалттай ажилладаг. Урдны жилүүдэд зуны улиралд арай ачаал багсдаг гэсэн бол одоо нөгөө та бүгдийн мань ач тусаар тий бас зуны улиралдаа ч гэсэндээ нэлээ ачаалттай шахуу ажиллаж байна та. Тэгэхээр хатлан дээлний тухайд эхлээд би бол мэдээж танай олон бүтээгдэхүүнийг сонгож ярилцаж болно. Гэтэ энэ удаа бол Монгол дээлэнд инновац хийсэн, монголчуудыг буцаа дээлийн өмсгдөг болгосон, нөгөө хотын төрмөл бие өстө унган хотын гэж байгаа залуучууд хүртэл ингээд дээлийн өмсгөд хүргсэн хатлан дээлийн талаар илүү дэлгэрүүлж ярих гэж бодож байна л да. Тэгээд худалдаанд дараад ямар цаг хугацаа өнгөрч байгаа вэ? За одоогоор ер нь хичнээн улс оронд гараад байна. Би миний мэдхийл гадаадад тэр өмссөн явж байна. Хаа байсан тэнд гэж хатан дээл хаасайг үл явж байна. За хатлан дээл өөрөө айгуу тийм нэг тийм гоё түүхтэй бүтсэн дээл байгаа. За яг худалдаанд гараад бол яг 3 дахь жилдээ 3 дахь өвлөө үзээд одоо 4 дахь жил рүүгээ орж байгаа. Тэгээ шинэ бүтээгдэхүүн гэхэд бол харьцангуй зах зээл дээр бол өөрийн гэсэн нэр хүнд байр суурийг олоод хүлээн зөвшөөрөгдөж чадсан. За манай Flames брэнд яг гол нэрийн хуудас болж явж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг болж байгаа. За манай брэнд ч юм өөрөө баг нэг 5 төрлөөр 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ зөвхөн хадлан мэддэг хэрэглэгч их олон байдаг тий. Энэ бол одоо та маш сайн түүхээр бүтсэн гэдэг ярьж байна. Ямар түүхээс улбалаад энэ хадлан дээл бас бүтсэн юм болоо тэрийг сонирхмоор санагдчихлаа. За манай үйлчлүүлэгч донд нэлээ нөгөө нэг нэр хүндтэй олонний танил хүмүүс нэлээ их үйлчлүүлдэг л дээ. Одоо та бүхэн сайн мэдэх байх бидний цөөхөн монголчууд төслөө мөрчлөлийн зоригт ах манай үйлчлүүлэгч тэр төсөлтөд бид нэр анх төсөл бий болсон цагаас ахгуулаад Flames бүх хувц зэрэглийг нь хариуцж ажилтдаг хамтарч ажиллах байгууллага байхгүй. Тэгсэн чинь нэг удаа ирсэн хангаараа чи дээл хийгээч гэл надаас асууад байна. Тэгэхээр би ерөөсөө дээл хийх өөрийгөө би хизээч дээл хийнэ гэж бодож байгаагүй. Би чадахгүй байхаа гэдгсэн чинь чи ийм дулаахан хувцнууд хийж чи надад дээл хийгээд өг гэд. Тэгээд тохоо үед айгүй нөгөө өөрийн сошиал нэлээд алдартай байсан нөгөө цэнхэр дээлээ над руу явуулчихдаг байхгүй. Яг ахтай энүүгээр дээл хийгээд өг. Тэгээ би бодож исэн яагаад яг одоо Flames-ийн дээл те ямар байвал одоо бусдад илүү хүрэх вэ? Ямар онцлогийг Flames дээлэндээ шингээж өгөх хэрэгтэй вэ гэд бодоо. Тэгээд заргаах руу яриа. За би танд яг сарын дараа нэг дээл хийж өгье. Би нийлэн бодоцгоё гэд. Тэгээ бодоод явдсан. Ерөөсөө ямар санаа орж ирэхгүй байсан. Гол нь Монгол дээлийг ингээд нөгөө нэг загварчлагын хувьд ингээд жоох ингээд өөрчлөнгөт нэг тийм хятад өнгө хайстай болчтой байлээ. Нэг тийм хятад дээл шиг харагдаад байдаг. Тэгэхээр ерөөсөө хүрч чадахгүй. Тэгээд маш хүндэтгэлтэй байсан. Миний дотор бол Монгол дээлийг маш хүндэтгэлтэй үзээд нөгөө нэг үйлчлүүлэгчдийн засвар үйлчлэгээнд авчирж байгаа хувцснуудыг би нэг юм сагсант хийгээд тавьчихдаг байхгүй. Тэгсэн чи яг тэр дундаас өөрөө мэдлгүй зориг ахын дээлийг аваад айгаа өөр газар ингээд их гээд айгаа гоё ингээд тавьсан байсан. Тэгээд тэнцэнээсээ юу олж мэдсэн бэ гэхээр энд нэг тийм харагддаггүй хүчин зүйл байна. Энэ дээл ч өөрөө амьтай юм байна гэдгийг олж харсан. Тэгэхээр би энийг энэ амийг нь яаж ингэж тэ алдагдуулахгүйгээр яаж одоо өнөө цагийн хэрэглээнд бий болох вэ гэдэг талаас нэлээд бодсон. Тэгж жаад ер нь аль нөгөө нэг материалын хувьд шинжилгээ хийх болсон юм байна. Нэлээд бас дээлний тухай түүхнүүд нэлээд судалсан л та. Тэгээд яг л нөгөө нэг орчин цагаар нөгөө нийгмийн нөгөө нөлөөллөд дагаад яг ингээд нөгөө дээл бол ингээд нөгөө материалын хувьд тусан өөрчлөгчсэн бэлэг хүчсэн дээлээсэн. Тэгээд дараа нь нөгөө нэг хувьсгалын нөлөөгөөр даван дээлнүүд хэрэгжилж эхэлсэн эдэргээд нэг тиймэрхүү юмнууд үзээд одоо яг материалын хувьд шинжилгээ хийх нь болцсон юм байна гэж үздэн л дээ. Тэгээд яг одоо нөгөө дэлхийн брэндүүд юу хэрэгжилж байгаа нь тэр нөгөө нано дэвшилтэт материалуудыг яг ашиглаж эхэлсэн. За тэгэнгүүт л дулаан алдагдал дээр нэлээд ажилласан л да. Flames-ийн бүтээгдэхүүнүүд бол голцоо ер нь бол дулаан
дулааны чанарыг бол хамгийн нэгдүгээр тавьдаг. Тэгээ Монгол орны эрдэс уур амьсгал тэгээд Монгол хүний биеийн онцлог тохирсон бүтээгдэхүүн гэдэг нь бол өөрөө Монгол брендийн нэг давуу чанар гэж үзээд тэгээд яг тэр дээлэн дээр ажилласан. Тэгээд дулааны алдагдал дээр нь хэрэглээ талд нь дотор нэлээд олон халаасууд тэгээд материалын хувьд шинжилтүүд хийгээд тэгээд анхны дээлээ худалдаанд зориг ахад хийгээд өгсөн чинь өмсөд явсан. Тэгснээр тухайн үед яг нэг 11 сар байлоо да. Тэгчээд байжснаа 2 цагийн дараа уцтаа би нөгөөдгий чинь аваад ууланд гараад өмсөд явсан чи ерөөсөө даарахгүй байна. Айгуу гоё болсон байна гэд ярьдаг байхгүй. Тэгээд гихтээ ч гэсэн өмсөө сууж байна. Халаацахгүй байна гэд ер нь чи юугаар ямар дээл хийгээд өгсөн бэ гэд тэгээд зориг шууд Твиттерт жиргсэн. Тэгсэн чинь хүмүүст айгүйх таалагдсан. Яг бол надад бол маш их айцсан. Одоо нөгөө Монгол дээлийг одоо ингээ өөрчилсөн хүмүүс таалагдах юм болов уу, үгүй болов маш их айцтай байсан чинь тэр бүгд алуугалаад хүмүүс захиалга өгье гэд. Тэгээд бүтээгдэхүүн маань ер нь бол тестлэгдэж амжаагүй учраас Flames захиалга авахгүйгээд тэгээд стал барыг нэг 50 талмалаараа яриулсан баг. Тэгээд анхны 10 дээлний онцгой зохиолтолтой 10 дээл одоо гадагшаа явах гэж байгаа ч юм уу те. Тийм хүмүүсийн 10 дээлний захиалгыг аваад яг хамгийн анхны 10 дээлээ хийжсэн. Тэгээд хадлан дээл маань одоо бараг 4000 дахь дээл дээр явж байгаа. Мөчлөний зархтын дээл 1 номер бол ингээд юу явдаг. Дээлнүүд нь дугаарлагдаад явдаг. Бас нэг тийм давуу талтай байгаа. Тэгээд иймэрхүү түүхээр л бүтсэнд яг дэлгэрүүлээд яриад өгшөө зөндөл юм байгаа л та. Яалтчгүй Монгол дээлэх шүүгнээс гаргаж чадсан л да. Тэгээд бас тухайн үед энэ талаар яг зах зээл гарсныхан дараа тантай уулзж яхад бүсний тухай бас нэг юмэрсэн. Яг нөгөө ингээд дээл өмсөл бүсээ бүслэхэд нэг тийм өөр мэдрэмж. Тэгээд сая бас нөгөө зөвхөн энэ бүтээгдэхүүн юм энэ хувц юмаа гэж харахгүй энэ дээл бол амтай юм аа гэж харж байгаа нь бас надад их онцлогчлаас мэдэж байна. Тэгээд яг тэр сэтгэл шингээс учраас магадгүй хадлан дээл бас амжилттай болоход нөлөөсөн гэж болцсохгүй тий. Тийм магадгүй ер нь аль юм хэрэглээ талаасаа тэгэнгүүт л өв уламжлал талаасаа гээд бүх байж болох хүчин төлөвлөлтийг бүгдийг тооцож чадсан учраас хадлан дээл одоо хүн болгоны турштай хүн болгоны өмсөхстэй одоо баг нөгөө хүмүүс ирээд бас хэлдэг шүү дээ. Хадлан дээлгүүл бол бүр хүн биш болох нэ. Нэг дээл захиалъя гэдэг тий. Нэг тийм бүтээл болсон байх гэж бодсон. Одоо тэгээд ер нь аль Flames-ийн хонгороо гэхээсээ илүү хадлан дээлний хонгороо гэдэг болсон. Тэгэхээр үнэхээр одоо хүмүүст хүрч байгаа бүтээгдэхүүн учраас бас нэрний маань урд чимэг болж явж байгаа юм болоо гэж боддог. Тэгээд ер нь бол хадлан дээлэндээ хайртай. Анх энэ санааг өгч намайг одоо шахаж энийг хийлгэсэн. Зориг ахтай бас баярлалаа. Хасах хэдэн юм хүртэл одоо хэдэн хэмд одоо дулаан хадгалах чадвартай хасах 30 хэмд өмсдөг. Ер нь өстэй дээлний хэмжээний дулаан ялгаруулдаг. Давуу тал нь болохоор гэрийн нөхцөл дугааж болно. Тэгээ маш хөнгөн асаширо давга аваргын дээл 2 хил болдог гэлээ дээ. Тэгээд эмэгтэй хүмүүсийн дээл бол хил 500 орчим. Тэгээ маш хөнгөн живтэй. Тэгэхээр илүү одоо нөгөө хүмүүс сая ярьдаг л да юу нөгөө зузаан гэж хэлдэг байхгүй. Одоо нөгөө бүх юмнууд хөгжсөн материалын шилэг ухаан бол маш өндөр түвшинд гарсан байгаа учраас зузаан байна гэдг нь өөрөө одоо дулаахан гэсэн шинж чанарыг илтгэхээ болоод бас удаж байгаа. Тэгээд ер нь бүтээгдэхүүн захиалгын үйлчлэгээ их нь бол нэлээд хүнд тухайн хүнд нөгөө нэг эс ширхэг бүхнээр нь бүх үйлдэлүүдэд тайлбарлана, бүтээгдэхүүнээ тайлбарлана, материалын талаар зөвлөгөө өгнө, тэгээ давуу талаа бүгдийг тайлбарлана гэдэргээд ер нь аль нэлээд одоо жишээлбэл Flames хийснээс хойш нэг уур чадварын хувьд л нэлээд өсөж байгаа. Тэгээ хүн болгонтэй харьцсан. Тэгээд тухайн хүн болгоны биед тааруулж юм хийн гэдэг бол өөрөө бас хүнээс маш өндөр хэмжээний уур чадвар шаарддаг юм билээ. Тэгээд тэрийг дагаад Flames-аас өөрөө маш их чадварчж байгаа. Анхны одоо Flames дээл одоо хадлан дээлнээс хойш бас загварын хувьд ингээ явандаа сайжруулад байгаа гэдэг өөрөө бас ярьжсэн. За тэгээд анх тэр та хоёрыг уулзж байгаа цаг үед бол бүр Оросоос ингээд Брэдэс ч гэдэг юм уу зорж ирээд ингээд захиалж ирсэн юм дэсэн. Ер нь бас ингээд захиалга харьцангуй байгаа юм чинь ялангуяа Монгол туурхтанда хүргэх үүднээс бас тухайн тэрэнд одоо салбар нэгээд гэдэг юм уу хүргэх тийм боломжуудыг хайж байгаа болов. Ер нь аль яхаа нөгөө нэг яг Монгол үйлдвэрлэх эрхэлж байгаа бүх брэндүүдийн хувьд бол нэг гадаад зах зээл рүү гарах нь бол ер нь баг нэг туйлын өсөл болсон байгаа. За Flames хадлан дээл ер нь бол мөрөө гаргаад эхэлсэн. Тува улаауд тэгээд өвөр Монгол руу бол яг экспортод гарч эхэлж байгаа. Тэгээд энэ яг энэ бүс нутгуудаар ер нь Монгол зурагтны бүс нутгуудаар хадлан дээл бас Монгол нэр хүндтэй байгаа шиг. Тэнд бас нэлээд их өндөр хүлээлтийг үүсгээд хүмүүсийн таашаалт нийцсэн бас нэр хүндтэй бүтээгдэхүүн болж чадж байгаа. Тэгэхээр сайн яаж угаар саар гэдэг нэг юм байна. Би одоо жишээлбэл таны нэвтрүүлгийг харж ирсэн л да нөгөө нэг
Энэ ингээл зах зээл гэрэлттэй байгаа л энэ бүтээгдэхүүн одоо нэр хүнд сайтай байнгут даган дуурайх гэдэг юм уу гаднаас нь хараад магадгүй таньшиг тэр зүрх сэтгэлээ энэ амтай юмаа гэж анзаарахгүйгээр хэлбэр хэрэгцээний хувьд дуурайлгаад хийж байгаа хүмүүс нэлээ олон байх шиг байна. За ямар ч байсан хэд хэдэн өнөөдөр бас оюун юмчийн газраас хандаж үйлдвэр дээр нь бас одоо тодорхой хариуцлагуудыг ярьсан л юм байлээ л дээ. Ийм явдлууд бас нэлээд гарч ийн үү? Тийм ер нь бол нөгөө анхдагч санааг хулбарлсан гэдэг дийлнүүд бол маш их гарсан. Бүр брэнд болоод хөгжиж байгаа ч гэсэн харагддаг л да. Тэгээд яг эхлээд нэг хой хүний хувьд ингээд ботхоор ингээд нэг тийм жоохон харамсмаарч юм шиг те. Эсвэл нэг миний бизнесийг бас те ингээд те даган дуурайгаад ингээд хулбарлаад явж байгаа нь эхний цаг хугацаанд надад ерөөсө таалагддаггүй байсан. Тэгээ сүүлдээ ингээд хүн ингээд жахан тавшраад ингээд бодоод ирэхээр нэгдүгээрт бас нэг бусад хүмүүс тэ боломж нээгээд өгч байгаа юм байна тэ хоёрдугаарт юу юм бэ үнэхээр сайн бүтээгдэхүүн учраас хүмүүс даган дуурайдаг юм байна. Дэлхийн брэндүүдийг л хүмүүс даган дуурайдаг шүү дээ тэ тэр шиг Flames-ийн бүтээгдэхүүн хадлан дээлийг даган дуурайж байгаа гэдэг нь бол өөрөө бас нэг чанарын үзүүлэлт байх гэдэг айгүй эерэг талаас нь харж ирсэн. Бас тэгэж харж байгаа юм байна тэ. Тийм одоо яг өвөр Монголд бол бас нэлээх тийм автах санаа хулбарсан дээлнүүд бол маш их зарагдаж байгаа. Оросд бас яг энэ дээл гарсан байлээ. Тэгээд тэр нөгөө нэг бас нэг Орос охин хийсэнгээд яг хатлан дээр шиг ингээд дуурайгаад хийсэн дийл Оросын сайтуудаар бүр амар их ингээд нөгөө нэг сенсац болоод явж исэн гэд манай өөрчлөлөгч нар надад тав задаг аахгүй юу тэ скриншот явуулна. Би даар нь ингээд тэгж комент хичээд гээл ингээд тийм мэдээлэлд хүргэдэг. Тэгээд энэ нь бол эргээд Flames-ийн бүтээгдэхүүн хатлан дээлний л үнц нь өөрөө энэ ямар их гүцэтгэл сайтай бүтээгдэхүүн ямар их те хэрэгцээ хагасан бүтээгдэхүүн басан бэ гэдэг нэг шалгуур үзүүлэлт болсон юм уу гэд бас эрэг талаас нь хараад одоо бол нэг тийм тиймэрхүү юм да одоо нэг тийм сонь санагдгаа болсон. Тэгээд та ч гэсэн манай нэг үйлчлүүлэгчтэй тэгээд хүмүүс өөрөө ингээд мэддэг болсон шиг нийгэм бас мэддэг болсон байхгүй энэ хадлан дээл бол яг тий оригинал тий анхдагч бүтээгдэхүүн түүнийг хулбарлсан даган дуурайсан бүтээгдэхүүн байгаа юм байна гэдгийг бас нэг хэрэглэгчид мэдээд ирсэн учраас бас нэг асуудал үүсэхгүй байна. Тийм ээ. Тэгэхээр бас нэг давуу тал бас нэг одоо жишээлбэл миний хувьд бол одоо хэрэглэгчийн хувьд бол сэтгэл хангалуун байна. Яа тэлэр нэг удаан хэдлэгдэж байгаа. Одоо миний авсан дээл бол ингээд байж лэн тий. Би өөрөө л нэг юм чад хиддэг ш дугаартай дээлтэй бараг 100 дотор яваа. Тийм 81 дугаар юм байна шүү дээ. Тэгээд би өөрөө л тэр нэг галын хажуугаар өнгөрөхтэй ингээ хойдлоо түлцсэн болохоос яг л хийвэрээ бүр ингээ яг би чинь маш хөтөө явдаг хүнтэй тэрийг ингээ даагаад байж дээ. Одоо бусад хэрвээ ингээ дээлүүд өмсгөр миний одоо бусад үед өмсөж байгаа дээлүүд маань 1-2 өмсөөл чагсаалаас гарчдаг. Торгойг бол ингээ угаад арчлаад анх хэцүү тэгэл хэрэг хадланг бол би ингээд яг үндэ хөдөө явж байхдаа нотны сэлбэрээр хичээл явчихдаг шүү дээ. Тэр бас нөгөө эдлэгдэх чадварууд уртаага нөгөө талаараа бас сүр байдаг гавгүй юу? Эсвэл хүмүүс өнгөөр нь өөрчлөд авдаг юм уу? Одоо надад бор байгаа юм чинь тэрийг авъя гэдэг ингээд авах юм уу? Ер нь яг бизнес талаасаа бас хэтэрхий урт насжилттай бүтээгдэхүүн бас нөгөө бизнес талаасаа харин би бас тэрийг л авах байлаа гэхэд мэдээж бүх юм хоёр талтай байдаг шиг эргээд чи сайн бүтээгдэхүүн эргэлж байгаа бол чи найздаа санал болгодог байхгүй юу? Ерөөсөө Flames ер нь хизээч аль биесээр сурчлагаа ч юм тийм юм хийж үзээгүй үйлчлүүлэхэд яадаг вэ гэхээр дандаа амнаас ам дамждаг. Үнэхээр чи өөрөө дулаахан аягүй тухтай явах юм бол чи хүүхдээгаа тийм байр явуулах гэсэн гэж боддог те. Тэгээд анх бол яг Flames чи яг ангийн аяллаа зорилттой яг эргэжтэйчүүдэд хандсан яг тийм брэнд 3 жилийн өмнө өсгөжсэн. Одоо ирсэн чинь нөгөө яалтчгүй гэр бүлийн хэрэгцээнийх болсон. Аав өөрөө гоё дулаахан яваад идэг. Эхнэрээ гоё ялгамаар байна, хүүхдүүдээ гоё ялгамаар байна гэд Flames-ийн бүтээгдэхүүнүүд ер нь тийм гэр бүлийн шинж руугаа орж эхлээд гэр бүл рүү хандсан нөгөө юунуудыг хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд ирсэн л те. Тэгээд ер нь нэг Flames-ийг намайг заалж явдаг юм маань дандаа үйлчлүүлэгч нар маань би нэг тийм өөр нэг шахуулаад нэг сайн ажил хийдэг шиг байгаа тий. Нөгөө хариуцлага намайг айгүй тийм их ажил хийдэгдэг тий. Одоо нэг хүнд амлсан бол нэг хүний захиалга авсан бол би тэрнийхээ тухай ингээд өдөр шөнөгөө бодож яадаг тий. Ингээд бараг шүн зүүдлээ тондоо гэдэг. Тэр нь бас Flames-ийн бүтээгдэхүүнүүдийг их амтай болгох юм болов уу гэж бодсон. Тэгээд яг харагдах чанараас илүү нэг тийм юм бас нэг тийм сүнжлэх чанар байд юм байна тий. Тэр олон хүний сэтгэл шингэн гэдэг чинь одоо жишээлбэл үйлчлүүлэгч тэлбэр манаа дээр ирэхэд захиалгыг тэлмгийн нэрээр авагддаг. Цаашаа эсгүүрт орохдоо тэлмгийн нэрээр авна, ноёдлд орохдоо тэгэл цэвэрлэгээ тий ингээл уудлага бүх ингээд процессуудыг тэлмгийн нэрээр явж байгаа учраас тэр бүтээгдэхүүн эзэндээ очихдаа айл хизээ аим ороод очсон байдаг. Яагаад гэвэл
эсрэг байхдаа таны нэрээр дуудуулаад явуулж исэн гэдэг утгаараа тэгээд тэнд нь бас нэлээд олон нууцуд байгаа юм болов уу гэж боддог. Яг үүндээ бол нэг айхтар маркетинг юм хэрэгэлдэггүй. Ер нь зүгээр л яг энэ хүнд сайхан юм хүргэсэн л гэдэг сэтгэлгээгээр Flames ажилладаг. Тэр нь эргүүлээд яадаг вэ гэхээр дандаа зөв зүйлийг дагуулж идэг, зөв маркетинг хийгээ явж идэм юм. Одоо нөгөө нэг манай үйлдвэрийн байр нөгөө захиалгын төв хоёр чи ингээд нэгд ороо штэ тий. Тэр нь хүртэл үйлчлүүлэгчид айгу сонин санагддаг юм байлээ. Яг нуугаад яг ингээд Монгол брэнд гэсэн шашигтай мөртлөө тий гадны орнуудад хийгдээд тий шашиглагдаад ирдэг тийм брэндүүд бол одоо бол нэлээ их болсон байгаа. Яг ингээд Монгол хүний үнцэн тий одоо энэ таны хөрөнгө оруулалт Монгол гэр бүлд үлдэж гэн гэдэг нь өөрөө бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас нөгөө үйлчлүүлэгчид их юу таатай санагддаг болчих. За тэгэнгүүтлээ ингээд яг энд ойж байгаа юу? Яг энд үйлдвэрлэж байгаа юу? Би ороод үзэж болох уу? Харж болох уу гэд магадгүй миний өдрөө болгон хардаг ажлыг үйлчлүүлэгчдэр бол тийм процесс аягүй сонин санагддаг юм байлээ. Тэгэнгүүтлээ илүү ихтгэл үнэмшилтэй тий таны оруулж байгаа хөрөнгө Монгол гэр бүлүүдэд зориулах юм байна гэдэг тий тэр талаас эдэр бас нийгэм ер нь аягүй өөр болсон байлээ тий. Зарим халан дээлний тухайд бол бас яг энэ хүрээд өөр бусад олон бүтээгдэхүүнүүд байгаа учраас цаг маань хүрэлцэхгүй байж байгаа дуусчихъя гэдэг бас хайран бодол төрөөд байна. Анх бол би 2014 он юм уу танад очиж анх мишок авч ирсэн шүү дээ тий. Өөрийн таньж танихгүй зөвхөн мишок хийж аваад тэгэл ингээл аялалд аваа явах гэсэн чи хүмүүс ямар том ингээл эхлээд юуг нь хараад тэгээд би өөрөө ч яаж байгаа хоёр хүнийх авцсан юм байлээ. Тэгээд одоо болтолт нөгөөх маань байж байна. Тэрүүгээр дамжиж маш олон хүн дүрсэн аялжуулчлаа. Одоо яг хэрэг гэр хийдэг одоо манай уяачд байна, аялагчд байна, тий хэр хөдөөгөр явдаг хүмүүс бол үнэхээр одоо тэр дулаахан гэдэг буюу таатай мэдрэмж хамгийн чухал байдаг. Тэгэл дараагийнх нь өмнө танах руу анзсан шүү дээ. Тэр анх ер нь өрхөө үйлдвэрлэлээс л хэлсэн гэж та ярьдаг шүү дээ тий. Нөхөртөө тав тухтай байх гэх анхнаасаа л ерөөсө бүхэн дээр сэтгэл гаргаад байсан юм шүү. Тэгэхээр яг аялжуулчлалын чиглэлээр буюу аялдаг хүмүүст ан аав хийдэг хүмүүс зориулсан жишээлбэл одоо ямар бүтээгдэхүүнүүд байгаа тэр талаар бас танилцуулъя. За ер нь бол ингэдэгтэй манайхын нөгөө зорилттой бүлэг маань өөрөө яг аялагч гэхээсээ илүү бүр экстрем хөдөө явдаг тийм хүмүүс ахгүй юу 2-3 хоногор ууланд явцдаг тий тэгэл нөгөө анги өрөө хийх гээл суурьнд 2-3 цаг хөдөлгөөнгөө суудаг яг тийм хүмүүс зориулж хийдэг тэгээд эренгүүтлээ тэднэрт яв гэхээр аюул өндөр чанарын дулаан бүтээгдэхүүн тэгээ өндөр чанарын тав тох хэрэгтэй болоод идэг манай аяны хүнжил яалтчгүй бүр яг гэртээ орондоо унтж байгаа юм шиг мэдрэмжийн хүмүүс төрүүлдэг тэгээд хүмүүс хэрэглэгчид аяга хөөрхөн одоо жишээлбэл би ингээл нөгөө бүтээгдэхүүнээ танилцуулна шүү дээ энэ нас 30-д та ингэж хэрэглэн юм тийм гэхээр яг тухайн үед бол өмнө ихтгэл үнэмшил багтаа авд юм шиг байгаа. Тэгчээ дараа нь бүр уулан дээр гараа ярьдаг. Өө ах нь уулан дээр байна гэх тээ. Тэгээд хэрэглэгчид заавчгүй эргээд бүгд ингээд нөгөө сэтгэлээ илэрхийлдэг. Тэнчэнээс бүтээгдэхүүн хөгжүүлэлт өөрөө сайжирж идэг. Тэгээд тэнчэнээс илүү урам зориг авч идэг. Тэгээд засвар үйлчилгээнүүдийг нь борлуулалтын дараах засвар үйлчилгээ авдагаараа бас онцлог. Одоо таны бүтээгдэхүүнд асуудал гарлаа гэхэд таны та манахаас 3 байна 4 жилийн өмнө худалдаа авалт хийсэн нь ерөөсөө хамаахгүй. Дарааг нь борлуулалтын дараах бүх засвар үйлчилгээ бас Flames авдагаараа бас нөгөө гадаадын брэндүүдээс бас онцлог. Тэгээд үйлчлүүлэгчд бол байнга эргэлж ингэж нэг юм сэтгэлээ илэрхийлж идэг байхгүй. Ер нь бол манай баг хадлан дээлээс ч өмнө гарсан брэнд шүү дээ. Манай аяны үнжилтийн. Тэгээд яг нийгэмд болохоор давгаа аварга нэлээд сайн сурталчилж өгсөн. Танаа тонноор гадаа хонсон. Тэгээд хүмүүс одоо манайхаас яриад асуухаараа нөгөө авраг мишок байна уу гэл. Тэгж асуух. Бүр авраг нэртэй болчих жоо тий. Нэг хүмүүс үйлчлэгчтэй өгсөн нэр аахгүй. Авраг мишок гэнэ аврагын ирээдүйд идэг мишок гэнэ гэд асуудаг болцсон байгаа. Тэгээд бүтээгдэхүүнээ дагаад ингээд яг хэрэглээ ер нь Flames яд юм гэхээр дандаа хүний хэрэглээ талаас нь явдаг. Одоо чи ингээд том шоктой болоо за ганцаараа л асуудалгүй те маги чи 2-3 хүн ингээл том шоктой болоод ирэнгүүт нөгөө ачаа самны хувьд ингээл багтхан жоох асуудалтай болоод ирэн штэ тэгэнгүүт бид нэр тэрийг хийхэд зориулсан ачаан дээр тавьдаг те тийм нэг усны хамгаалттай тоошраны хамгаалттай тийм цүнхнүүд эдэр хийх жишээ дандаа л хүний хэрэглэнээс дараагийн хэрэглээ өсөж гарч ирж байгаа. Тэгээд тусгай зорилтын айгүйх олон цүнхнүүд хийдэг. Аялагчд бол ер нь бол нэг тийм агуу юм агуулах сав айгүй хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд бүх юм Flames-ийн цүнхтэй хүмүүс байдаг. Сүүлдээ хамгийн инээдтэй жишээ нь савхаа хараад ирсэн. Энэндээ уут хэлхий. Flames-аар уут хэлж байгаа. Тэгээд бүх юм ууттай ингээд савтай бүх юм нэршилтэй гаднаас нь хараад ширээ гэсэн бичгтээ сандал гэсэн бичгтээ тийм болоод ирсэн чинь сүүлд манад бүр савх ирчихсэн тий айгүй инээдтэй. Би тэд чинь Flames мишокныхаа юг тайгаад очиж эдэр эсийн хөтнөр очиж туршлаа шүү дээ. Яг аялалд яваад баг болоод явсан чинь танаа үйлчлэгчдийн дунд нилээд байгаад
За одоо яг энэ уртсанд ямар ч галт хүрэхгүйгээр хонно. Тэгэхээр флемсим шоктонууд нь орж олно гэсэн. Би чи зөвхөн ийдтэй юм тийш. Тэгээд бас ихэд тайгаад бас туршиж үзсэн юм байна. Тэгээд зөвхөн одоо шокны тухайд биш бас аяллаа хувцснууд байгаа тийм. Одоо миний мэдхийн л нэлээд олон төрлүүд гараад байна шүү. Яг хоо аяллаа хувцснуудыг ер нь тусгай захиалгын үйлчилгээ гэдэг бол өөрөө нэг хэрэглэгч таны санааг боломжтой нөхцөл яаж үйлдвэрлэж буулгаж болох вэ гэдг нь өөрөө бас эргүүлээд аягүй сонирхолтой байхгүй юу? Таны дотроо ботсон төсөөлсөн имийг яаж бүтээгдэхүүн болгох вэ? Тэр нь гэхдээ нөгөө нэг юу загварчлагын хувьд боломжтой, материалын хувьд боломжтой юмнууд дээр ажилладаг. Тэгээд ирэнгүүт өөрийн санаа шингэсэн юм гэдэг бол хүнд илүү үн цэнтэй байд юм билээ тий. Одоо жишээлбэл би тавчиг ингэж явснаа ууланаар нь яг энд нь тийм тавч хийлгэмээр байна гэдэг нь бусдаас өөрөө онцлогдох ингээд юу болоод шин чанар болоод одоо нөгөө нэг юу штэ бүгд iPhone ярьдэн штэ тэ одоо барыг тэгсэн мөртлөө тэд нэр яадаг вэ гэхээр нөгөө нэг гадна талынхаа гэрээр тухайн хүнийг илэрхийлж идэг шиг ер нь бол яг тийм нэг өөрийн гэсэн нөгөө нэг өнгө айсыг бий болгох нь хэрэглэгчтэй хувьд аягүй сонирхолтой юм байлээ тэгээд нөгөө нэг биеийн хэмжээс яг өөрөөс нь хэмжээс аваад хийж байгаа учраас нөгөө нэг юм таатай байдлыг илүү их нэзрэн за тэгээд юуны хувьд болохоор материалын хувьд болохоор дандаа нөгөө нэг одоо дэлхийн брэндүүд юу хэрэглэдэг те нано ямар материалууд байгаа нь те твшилт төр материалуудыг хэрэглэж байгаа учраас энэ бүгдийн цогц нь өөрөө илүү нөгөө сайн бүтээгдэхүүнийг бий болгоод байдаг. Тэгээд манай нөгөө өвлийн хувцас, өвлийн күртэг, өвлийн өмднүүд бас хэрэглэхдээ бүтээгдэхүүнд ордог шүү. Тэгээд дамаа нөгөө ээж нэр хүүхдүүдтэй сонгох аягүй дуртай байдаг. Яагаад гэвэл материалын шин чанараас болоод нөгөө нэг юм өвчлөл аягүй багтай ханад томууд тусах нь баг. Яагаад гэвэл халуун орчинд очиод хөлтөрчөөл хүүтэн рүү гарангуй тэр хооронд агаарын урсгалын хооронд ханаад манай төрх их явдал идэв штэ. Тэднэр ерөөсөй байхгүй болчихсон. Танаа хувцыг өмсөд манай хүүхдүүд ерөөсөй ханаа төрөөг өдөр гэдэг. Тиймэрхүү өдөр юмнуудыг өгч өгдөг. Тэгээд нэлээ их ер нь аль нэг тийм би үйлчлүүлэгчтэй аягүй сайн сонсдог. Үгэнд аягүй сайн ордог. Тэгээд ирэнгүүт тэр болгон өөрөө ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр аягүй тийм чухал нөлөө үзүүлдэг. Мэрдэн монголчуудын мөнхийн өмгшил. Flames брендийн бас нэгэн чиглэл нь бол манай уншигчд үзэгчдэд зориулсан хурдан одоо уяждад зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Уралдаан хүүхдийн хувцас, хурдан морины нэмнээ бүхэл төрлөөр хийгдчихсэн. Би хэрэг андуураг бол ардаа усгал 95 жилийн байр наадмаар Flames-ийн одоо нэмнээ уралдаан хүүхдийн хувцас өгчээс маш ямар ч байсан шууд хараад өөр гэдэг нь мэдрэгдэжсэн л да. Тэгээд бас тэн дээр нэлээд судалгаа хийж тэр бүтээгдэхүүнийг гаргасан манай салбарыг нэлээд судалсан юм шиг байсан. Тийм би нэг анх удаа нэг хожиртын наадамд очиод тэр нэг ой байсан юм аа. Тэгээд тэр бүрст амар их бороотой нэг тийм наадамд очиод тэгээд яг тэгэхэд би тэр хурдан морины уралдаанч хүүхдүүдийг харж исэн байхгүй ямар амар төсвөр ачуудалтай ямар сэрхий мундаг хүүхдүүд ийм бэ гэд тэ. Тэгээд эренгүүтлээ би ч яг миний чадах юм хувцас их л байхгүй тэ. Тэгээ ингээ харсан чи ингээл нэг хүүхдүүдийн хувцас хэрэглэн тэ. Ерөөсөө ингээ нөө шаардлага хангахгүй тэгээд айгүйх бороо жисэн ингээл бүх хувцснууд нь орцсон. За тэг бороо орог байсан ч тэр уралдаан дунд чи ингээл тэр чигтэй нойтон болоод ингээд ирд юм билэн штэ. Тэгээ би бодож ирсэн энэ хүүхдүүдэд хувцс хэрэгтэй юм байна. Ер нь яад юм бэ? Үл юу өмсд юм бол 100 юм өмсд юм бол гэд. Тэгээ нилээ ингээ хайлт хийгээд үтсэн чи яг ингээд нэг тийм шаардлага хангасан юм байдгүй юм билээ. Хувцсөөрөө ямар байх хэвтэй вэ гэхээр нэгдүгээр маш тухтай, хоёрдугаарт бас гоо зүү гэж нэг юм байна штэ тий. Харагдах байдал гоо зүү дээр нь бас нилээ ажиллах юм байна. Одоо Flames юу байгаа юм бэ гэхээр нэгэнт бол нөгөө шалгарсан материалууд энэ тий шалгарсан түүхийд бүтээгдэхүүн байна. Тэрэн дээр нь гоозо дээр нь ингээ ажиллаад өгөх юм бол бас ингээд хүүхдүүд бол хөөрхөн штэ тий ингээд боломж байгаа юм байна гэ хараад яг тэр хамаатныхаа хүүхдүүдэд хамгийн анхны тэр нөгөө комбинезонуудыг хийж өгч исэн. Тэгээд эренгүүт эн чинь өөрөө нөгөө спорт гэдэг талаас нь харсан. Одоо жишээлбэл нөгөө нэг гарын чөлөөтэй өдлөх систем байна, хөлн чөлөөтэй өдлөх систем байна. Тэгэхээр би энэ сүрүүдийг яаж хийх ёстой вэ гэдэг яг спортын хувцсны нөгөө нэг юуны дагуу нөгөө нэг юм хувцсны загварчлагын дагуу хийсэн гараа өргөх юм байна, ингэдэм байна гэл те. Бараг өөрөө морь унахаас юу болж хийжсэн тий. Тэгээд ер нь бас яг ингээл наадмын ингээл нөгөө нэг шагнал гардуулах хэслийг хараад байхаар ер нь ингээл бас нэг тийм учир дутагдaltaй гоозоо хувьд учир дутагдaltaй харагдаад идэг байсан. Тэгээд энийг ингээд солиод ингээ гоё хувцастай байж болтгүй бахтай гэж бодож ирсэн. Тэгсэн чи яг уяжтай холбооноос манай дээр захиалга оруулаад тэгээд тэрийг уг нь бол нөгөө
нэг удаа бас хэрэгэлдэггүй юм билээ л дээ. Тэгсэн чинь нөгөө хувцс нь хүмүүст бүр амар таалагдаад яг тухайн үед ерөнхийлөгч элбэг дорж байсан шиг санагдаад ах юм. Тэгээд яасан гоё хувцастай хөөрхөн хүүхдүүдээ гэл хүүхэд болгоныг тэгж хилээд үсээд байсан гэ дараа нь бид нарт бас тийм мэдээлэл өгчээсэн аахгүй. Тэгээд уяаштай холбоо тэр хүүхдүүдэд тэр хувцсыг ингээд үлдээсэн байлээ. Тэгээд жил болгон бас ингэж хэрэгэлдэг болсон. Тэгээд бас нэг ийм өнгөлөг бас нэг загвар зохион бүтээч дизайнер хүн яаж бас нэг өнгө будаг энэ юунд нэмэх юм бэ, амьдралд нэмэх юм бэ гэд бас нэг тийм багхан өсөлтөд явж байгаа шүү дээ. Яг ингээд тэр наадмын талбайд те флемсийн хөрхөн өнгөнгийн гоё хувцснууд уралдаан чухтад орж ирж байхад бас гоё санагддсан юм байлээ. Тэгэхээр яг уралдаан хурдан морины нэмнэн дээр бас нэлээд судалгаа хийсэн. Тэг байж байгаа л нөгөө үлзэт рүү гүйж нэг морин дээр бичсэн. Надад нэмэр хэрэгтэй байна. Тийм бас одоо ингээл яалтчгүй ингээл харагдаад ирэнгүүт тэр чинь яг л нөгөө үйлчлэгтээс гарсан заад ингээд морьтой гэдэг одоо мориндоо тэгмээр байна гэд ирсэн. Тэгээд ер нь бол яг тэнд нэг айхтар резмер гэж юм байд шинжлэх ухаан талаасаа хийсэн юм ерөөсөө байдгүй юм билэ. Тэгээд ирэнгүүт л яг ингээд резмертэй насаар нь таардаг. Тийм юунуудыг хийж өгсөн, нэмнэнүүдийг хийж өгсөн. Тэгээд улирлаар нь ялгсан өвөлзөн ямар нөхцөд хэрэглэх гэж байгаа, дулаалах гэж байгаа юм уу? Эсвэл бас бороо шороноос хамгаалах гэж байгаа юм уу? Эсвэл нарнаас хамгаалах гэж байгаа юм уу гэдгээд энэ мэддэг. Тэгээд нөгөө нэмнэний захиалга авахаараа нилээ их юм асуун сээс үлдээ ер нь үйлчлэгч айгу гайхдаг чинь бас тийм байд юм уу гэдэг. Тэгээд бас нөгөө эрхлээ задуунууд байдаг шүү дээ. Тэд нар бол нөгөө Монгол морноос хамаагүй илүү өөр биетэй байдаг. Тэд нар зориулсан бас тийм нэмнэнүүдийг хийж өгдөг. Ер нь манай малчид уяач чинь нөгөө нэг мориндоо баг ихнэрээсээ илүү хайртай шүү дээ, тий. Тэгэхээр их анхаарал тавьдаг. Зөвхөн нэмнээ гэхгүй хүзүүвч тусна энэ төр салгаа. Хүзүүвч, заавч тийм тэгээд хийсэн тэр тийм нэлээ олон бүтээгдэхүүнүүд бас байгаа. Тэгээд тэрийг бол одоо захиалгын дагуу бас яваад тийм. Ер нь одоо ингээд бас хонгорогийн үеийн салбар дандаа л ирчүүд гэдэг юм уу? Эрэгтэйчүүдэд хандсан ийм одоо тэр салбарын ирчүүд хэрэглэгчдэд хандсан бүтээгдэхүүнийг илүү их үйлдвэрлээд дотоод сэтгэл нь юу гэсэн үг? Эсвэл одоо эрэгтэй ээж магадгүй. Эсвэл миний асуулт аяа онцгой. Би ер нь бол яг энэ хувцс үйлдвэрлэлийн салбарт би 14-5 жил ажиллаж байна. Би яг 20 настайгаас эхлээд Монголд үйлдвэрлэг гэж баг байхгүй үед би яг хийжсэн. Яг ингээд өрхийн үйлдвэрлэлээс ахвалаа хийжсэн. Тэгээд ер нь бол нэг 10-аад жил яг эмэгтэй бэлэн хувцсан дээр дагнж ажилласан. Ер нь нэлээд том нэр хүндтэй тийм брендийг би болгож чадсан. Тэгээд ер нь бол өөрийгөө нөгөө эрэгтэй хувцсхийн гэдэг нь бол нөгөө нэг юу ахгүй надад жишээлбэл уур чадварын хувьд нэлээд өндөр түвшний хүмүүс эрэгтэй хувцс руу ордог. Тэгээд Монгол эрэгтэйчүүд бол ер нь уучлаарай жоох стандарт бос биетэй хүмүүс их байдаг тий. Тэдгээр зориулсан юм идэг. Энэ бол ер нь зүгээр л уур чадварын төсөлт гэж би хардаг. Тэгээ эмэгтэй хувцастай бол 10 жил ажиллаад за энэний дараа за одоо би нэг эрэгтэй хувцс руу орох болсон байж тун магадгүй гэж батсан. Гэхдээ одоо өнөөдрийн хүртэл суралцаал явж байна да. Тэгэхээр ер нь бол нэлээд амжилттай байгаа гэж би боддог. Ер нь бас харьцангуй одоо яг энэ бизнесийн салбарт богино бас харьцангуй нэг талаар бол богино хугацаа. Яг юм хийж байгаа хүнд цаг хугацаа анзаарчихгүй ч байж магадгүй. Тэгээд нэлээд би бол их төвшөлттэй гялд хонгороогоо их төвшөлттэй гялцаж явна гэж боддог. Олон улсын үзэсгэлэн ярмагуд оролцоол байдаг. Нэлээд олон юмд бас идэвхтэй оролцоод байдаг. Тэгээ яг брэнд үүсгэн, брэнд өөрөө брендинг болно. За тэгээ хүлээн зөвшөөрөгдөн гэдэг өөрөө бол маш хурд хугацааны юм. Flames бол маш богино хугацаанд нийгэмд гарч ирсэн тий бусдад танигдаж чадсан тэгээ хүлээн зөвшөөрөж чадсан хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь өөр аюул чухал юм бэлээ анх ингээл яг ингээл бүтээгдэхүүнээ хийж яхад жишээлбэл манай ингээл лого шашгуулыг тавих ер нь жоохон дурггүй ингээ харахаар яг л гоё ингээл брэнд бүтээгдэхүүн шиг бүтээгдэхүүн байдаг тэгээд ер нь нөгөө нэг логоо тавихгүй болохгүй өдр гэж асуудаг байсан тэгээд тухайн үед хамаагүй те болно гэж тэгдэг байсан. Одоо бол үйлчлүүлэгч яадаг гэхээр баг 2-3-ыг тавиад гэж болох жоохон томхон байж болох уу гэж те энэ бол хүлээн зөвшөөрөгсөний илрэл гэж боддог. Үйлчлүүлэгчдийн тухайд бас одоо жишээлбэл асаа ширээ оргуул танай баг анхны хэрэглэгчдийн нэг юм шиг байгаа даа тий. Миний ойлгосноор надаас өмнө ямар ч байсан тэр ангийн хэрэглүүдийг яадаг нөхөрчин анд явдаг байжгаад нөхөртөө зориулаад угаахад талбар гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийг хийжсэн. Тийм. Яг л тий хэрэглэн зориулсан манай нөхөр өөрөө ер нь их аялах дуртай, хөдөө гадаа явах дуртай, тий ангөрөөнд дуртай. Тэгээд бараг би нөө шоолоод идэг ахгүй үйлчлүүлэгчдэрт хэлдэг ингээл бараг ингээл амар тоноглол бүх юм хийгээл явах гэдэг ан авцэрдэв үү гэл тэгэхээр агнахын чухал шээ. Тэр нөгөө нэг цаг хугацаа хобби тий тэр болгоноо зориулгын гэдэг. Тэгэхээр ангийн аяллаа гэдээ ярихаар хүмүүс харин бас нэг талаасаа нэг байгаль дийлгч юм уу нэг тиймэрхүү жоохон сөрөг
ажиглагдаад байдаг байхгүй. Гэхдээ тэр хүмүүс зүгээр ангийн гэдэг нэршлийн доор тэр хүмүүс чөлөө цагаа зүг боловсон л өнгөрүүлж байгаа. Них амар өчнөөр навтаа хятад ирж байгаа өршөөлөгч би ер нь аль мэдхгүй тий. Танилчнэр бууны гэрнүүд бас ийгээд байдаг тий. Тий, ер нь аль нэг тусгай зорилтын цүнх хэрэглэл гэдэг дээр нь болохоор ер нь манай техник технологи тий тэрэн дээр болж суйрлаад хийгдэж болох бүх зорилтын цүнхнүүд хийдэг байхгүй. Одоо ер нь аль манайх оюу толгоогоос бас айгүйх нэг ажлын юм нэг багажны цүнхний захиалгууд ирдэг. За жишээлбэл Австрал тэр нь өөрөө $350 үнэтэй цүнхнүүдийг захиж авдаг байсан бол одоо Монголдо хийлгэх боломжтой болчлоо. Энэ ямар ч асуудалгүй 2-3 дахь жилдээ бас оюу толгойгийнхаа төрөжлөлээд ирж байгаа. Тим юмнууд байгаа. Тэгээд ер нь нэг хамгийн сүүлийн үеийн дэлхийн ер нь ямар материалуудыг хэрэглэж байгаа тэрийг хийхээс ингэж Flames маш их нэг эрг хайгуул хийдэг. За тэгээд бас нэг гоё юм нь болохоор манайх нөгөө нэг Японы Waikiki брэндтэй гэрээ хийж чадсан. Монголд бол бараг нэг л компани байдаг гэж би сонссон тийм. Тэр нэг юуны налорын компани. За тэр нь яадаг вэ гэхээр Waikiki өөрөө хамгийн тэргүүлэх зэрэглэлийн тоноглол, цахилгаан, коноп тий туслах материалуудыг үйлдвэрлэдэг байхгүй юу. Тэгээд тэр өөрөө үнэхээр яг брэнд бүтээгдэхүүнүүдэд нийлүүлдэг юм байлаа. Одоо тэгэхээр манайх Waikiki-гийн захилгаан одоо конопон дээр Flames гэсэн өөрөө шашигтай гаргаж өгдөг болсон. Тэгээд ирэхээр бас нэг Waikiki-гийн юуг дааж гэн гэдэг нь өөрөө нэг шалгуурыг хангаж гэн гэдэг нь бол энэ бол яалтчгүй бас сайн брэнд болж чадсан байлээ. Энэ нь бол нэг Flames төгсөн хамгийн том үнэлгээд эндээ айгүй сэтгэл хангалуун байдаг. Ер нь бол одоо энэ ингээд хадлан дээр хүмүүсийн санаанд одоо хөрчлөө зах зээлийн борлуулалт сайн байна гэж ханахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр цаг тухайд л анхаарал ер нь л байнга шинжилгээтэй л байгаа юм тий. Ер нь аль нэг тийм зогсолтгүй хөдөлмөрлөлт хийсэн л гэж боддоо шүү дээ. Ер нь нөгөө өөр хувь хүний бас нэг тийм характер байдаг шиг байгаа нэг тийм сониуч тий сонирхдаг. Одоо ер нь ингээд яг ингээд нөгөө төрөл бүрийн хүмүүс ингээд нөгөө нэг салбарын хүмүүс ирээд айгүйх захиалга өгдөг байхгүй. Тэгээд ирэнгүүт тухайн мэрэгжил, тухайн нөгөө нэг тий юунуудыг онцлогуудыг айгүйх ойлгож эхэлт юм байлээ. Жишээлбэл одоо нөгөө нэг ингээд загасчлалын спортоор хичээлдэг хүмүүс эдэн шүү дээ. Тэгэнгүүт нь тэдний халаас өөрөө хаана байрлуул тэднэрт хамгийн хөвтэйхэн аюулгүй тэгээд хэрэглээнд нь төхөн юм бэ гэдгийг судалж эхэлдэг байхгүй юу. Тэгээд нөгөө үйлчлүүлэгчтэйгээ юм ярихаар хүмүүс бүр гайхчихдаг байхгүй намайг юм би аваа явчмаар охиноо юу. Тий ер нь нэг тийм тэгээд яг ингээд ангийн загасчлалын за тэгээд өөр ингээд нөгөө ажлын хувцснууд эдэн шүү дээ. Тэгэнгүүт яг тухайн мэргэжлээ ойлгоод яг өөрөө хэрэглэх гэж байгаа юм шиг хийх юм бол илүү сайн бүтээгдэхүүн бүтээлэл төрдөг юм шиг надад санагддаг. Тэгэхээр олон төрлийн сонирхолтой хоббитой бас мэдлэгтэй болоод байгаа ажлаараа тайлбарлуулаа. Ямар сая ингэж ярьсан материал бол маш сайн хөгжиж байгаа гэж тийм. Заавал зузаан байх нь бол дулаан гэсэн үг шиг байна. Тэгэхээр ер нь бол ямар төрлийн материалаар одоо хувцас хийвэл ямар төрлийн хувцсыг хийвэл илүү биедүүтэй ялангуяа манайх шиг энэ цаг агаартай эрсдэс нар гарч ирсэн гин төвдөн болоо салхилал ингээл задгаа ийм юм дээр бол ямар төрлийн материалууд илүү зохимжтой байдаг нөгөө Монгол хүний эзэн усныг бас шингээж авах хэрэгтэй шүү дээ. Тий ер нь аль яг одоохондоо ингээ харангуйт Монгол дулааны уйлрал аягүй богинохон цэрүүний уйлрал нэгэн урттай. За тэгээд Монгол хүүтэн гэдэг бодлооч юу н хүүтэн юм бэ гэхээр салхи. Миний ажилласнаар бол салхи айгүйх нөгөө хүүтэн хүний биед мэдрүүлдэг юм байлээ. Тэгэхээр Flames-ийн бүтээгдэхүүнүүд ер нь бол дандаа салхины хамгаалттай, усны хамгаалттай тийм бүтээгдэхүүнүүдийг ер нь бол нэлээд яадаг. Түлхүү ингэж хэрэгэлдэг. Тэгээд нөгөө хольж олдгүй материалууд байдаг аахгүй. Одоо жишээлбэл салхины хамгаалттай материалын дотор флис материал гэх юм бол тухайн хүнийг маш их хэмжээгээр хөлөргөнө. За тэгээд хөлөрсөн хүн яах юм маш хурдан даарах байхгүй хүүтэнд тий. Тэгээд ирэхээр бол нөгөө бүтээгдэхүүн материалын тал дээр бол нэлээд судалгаа хийх шаардлага гардаг. Тэгээд яг материал зарим нь үйл зүрлэлийн нууц учраас технологийн нууц учраас зарим зүйлийг нь ярих боломжгүй байна. Тэгэхээр ер нь материал дээр яг юунд өмсөх гэж байгаа, хаана өмсөх гэж байгаа, хэн өмсөх гэж байгаа гэдэг асуултуудад маш зөв хариулчих юм бол нэг сайн бүтээгдэхүүн төрөөд ах шиг санагдаад. Ер нь бол за Flames-ийн бүтээгдэхүүн чанартай, эдлгээтэй гэдэг дээр бол хүн болгоны одоо санал нэгдэх одоо хэрэгжилж үзсэн хүмүүс санал нэгж байгаа. Хүмүүс ч гэсэн нэг ийм ойлголт авчлаа. За эдний бүтээгдэхүүн тэгэхээр сайн байна. Яагад бол хэрэгжилж байгаа хүмүүс нь жишээ нь эдлгээний хувьд ч гэсэн байна. Сэтгэл хангалуун байна. Тэгээд заавал захиалж ажил авах юм гэдэг асуудал гарч ирэх гэдэг. Жишээлбэл
манай бас нэг уяач охин, миний таньдаг уяач охин танаа дээр очиж захиалах гэсэн чи бас нэлээд хүлээлттэй байсан гэдээ ярьж байсан. Тэгэхээр бэлэн бүтээгдэхүүн нэгэн төрлийн бүтээгдэхүүн нь олонний танил цаашид талархлын хүлээлтсэн чинь бэлэн байх боломжтой байдаг. Шууд орж ийл өөртөө таарсан яваар аваа явуучих юм боломжтой байдаг. Тий, яг нөгөө нэг бизнесийн өөрийнх нь жоохон онцлог гэж байх шиг байгаа юм. Хүлээлт өөрөө бас нөгөө татараа нөгөө нэг эрэг зүйл дагуулдаг байхгүй юу? Одоо жишээлбэл аягүй их захиалгатай байд юм бэлээ ч юм уу те нэг тиймэрхүү яриа гэдэг чинь өөрөө бас эргүүлээд энэ бол маш хэрэгтэй бүтээгдэхүүн юм аа гэх те хүн бол муу юм дээр тэгж очир дараад л үсэхгүй шүү дээ те тэгээд Монголд бас нэг юм яг тийм захиалгын бүтээгдэхүүнийг хэрэгдэж тун дадааг байгаа за яг гадаад ингээд салонд очиод нэг хувцас захиалгад бол ер нь бол нэг 14 хоног нь бол хэрэглэгч өөрөө гайхах асуудал биш аахгүй юу те гэхдээ ер нь бол Flames яг Монгол хэрэглэгчдийг захиалгын үйлчлэгэнд дадуулж сургуулж эхэлж байгаа за тэгтээ бэлэн бүтээгдэхүүн ер нь бол хөдөлтөөлөгддөг. Дэлгүүр дээр ер нь одооноос бол нөгөө нэг хөрөмтлөөтэй үсгээд бэлэн бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ нэг юм ажиглахад хүн ирээд 1000 бэлэн юм байсан ч гэсэн нөгөө өөрөө тэр тий одоо жишээлбэл нөгөө нэг өөрийн санаагаа ингэж шингээсэн бүтээгдэхүүнд илүү дуртай байд юм байлээ. Ер нь бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах гээд ирсэн хүн бол ер нь захиалга өгчөөл явдیں۔ Тий хүлээж аваад авчаа эдэргээ тий. Тэгэхээр бас нэг өөр нэг бас нэг хүчин зүйлүүд бас байгаад тах шиг байгаа. Гэхдээ Flames ер нь бол одоо түрүү бол хүүхдийн бүтээгдэхүүнүүдийг нөгөө нэг бэлэн худалдаалаад эхэлсэн. Одоо бол хадлан дээлүүдийг бас ресмераар нь бэлэн худалдаалаад эхэлж байгаа. Ер нь дундаж захиалга өгснөөс хойш ямар хугацааны дараа бүтээгдэхүүний гар дээр авах боломжтой байдаг юм. За энэ нь ер нь ажлын ачааллаас шалтгаалаад нэг 7-оос бараг 45 хоног тий. Тэгээд би ер нь бас хэрэглэгчтэй амар баярлалтай шүү дээ. Ингээл бас ингээл маш удаан хугацаанд хүлээн гэдэг чинь өөрөө бас маш хүн шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхэд хүмүүс лөө зүгээр хүлээж аваад авчаа гэдэг. Одоо хэрэглэгчид маань нөгөө нэг бас манай дүүжлүүлээс сурч эхэлж байна. 6-7 сард ч юм уу одоо ингээ амар хөвлийн хувцсны захиалгатай байгаа. Яа гэвэл өвөл болоод ирэнгүү захиалгын хугацаа айгүй хоошоо суучт юм бэлээ тий урт болчт юм бэлээ гэд. Тэгээд одоо яг зунд баг айгүй хөвлийн хувцсны захиалгатай маш их хатлан дээлний захиалгатай ажиллаж байгаа. Тэгээд ирэнгүүт нөгөө бүх яг нөхцөл бололцоондоо таарад явж. Тэгээд үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд бол нэмэгдсэн байгаа. Ер нь хөдөө орон нутагтаас нэлээд салбарууд бий болохоор зорж ажиллаж байгаа. Анхны яг хөдөө орон нутгийн салбар болохоор Ар хангаа аймагт нэгдээд одоо бараг 6-7 сар ажиллаад эхэлж байна. Ер нь боломжийн аль алталтаа ер нь боломжийн санагдчихж байгаа. Тэгээд дараагийн аймагуудад бас ингээд нэгээд явах баталтай байгаа. Хөдөө орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх тийм. Тэгээ бас тэнд салбар үйлдвэрүүд маань байгуулагдаад ирэнгүүт үйлчлүүлэгчдэд бас ойртоод хэрэгжилж байгаа. Тэгээ Арангаа хүмүүс бол яг Арангаа салбар дээр очиод үйлчлүүлж авах жишээ нь тийм. Одоо цаашдаа юу хийхээр гэдэг юм уу? Нэг тийм л юм одоо бөгөөрлөгдөд байх шиг гэдэг юм уу? Цаашдаа хийж хэрэгжүүлэхээр зорж төлөвлөж байгаа сүлэн бодсон зүйл байна. За ер нь бол бас ингээд зохисгүй дахиад ингээд шинэ инновац нөгөө нэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг хийх хийсэн гэж төлөвлөж байна. Гэхдээ одоогоор тэр чинь ер нь хувцсыг гэдэг нь өөрөө аюу тийм үү бас нэг урлагдаг зүйл байхгүй юу те. За хийчигээ хийж болтгүй те. Тэгээд нэг өдөр нэг дон гэдэг нэг гой санаа орж ирэх байх гэж бодож байна. Тэгээд гой санаа болгон нөгөө нэг яг ийм боломжтой яг нөгөө бүх хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн болох нь өөрөө бас тех боломжгүй байдаг байхгүй юу. Тэр чинь нөгөө хийсвэрлэлээс бодит зүйл рүү шилжиж байгаа учраас тэгэхээр бүх юм яг ингээд нэг цаг хугацааны явд ч юм ингээд таарад ирэнгүүт дараагийн хадлан дээл шиг дахиад нэг сайн бүтээгдэхүүн гарах байх гэж бодож байна тийм. Тэгээд батсан санаанууд бас байгаа. Тэр санаанууд нь бас удахгүй амьдрал дээр хэрэгжих болтгоо гэж бодож байна. Ерөө тэгээд бид баярлалаа бас хүлээж авч ярилцсан баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцсонд маш их баярлалаа. Flames-ийн байнгын талархалт хэрэглэгч байдагт маш их баярлалаа тий. Тэлмэн бол энэ бүхэл цаг хугацаанд хөдөө орон нутгаар явахдаа бүх Flames-ийг хэрэгэлдэг. За тэр чинээрээ бусад хүмүүс тань сурчилдаг тий. Тэгээд энэ нөгөө бүх Flames-ийн төлөө хийдэг бүх зүйлд чинь маш их баярлалаа. Харин бас тийм сайн сонгож одоо сэтгэл урвахааргүй тийм бүтээгдэхүүн гаргаж өгсөнд баярлалаа. Морьтун монголчуудын мөнхийн омогшил Тодмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.